Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3-ыг сонсож байгаа танд баярлалаа. За 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг дэлт мэдлэг гэж минингийн тал өрөөтэй та мэдхүүн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүүн нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Аргун миний бие хүргэн. За манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ био брендинг илгэний нугш хамтран ажиллаж байна. За мөн high speed айл бүрт интернетийн хувьслуулаагаар хамтран ажиллаж байна. За манай эфирийн утас 77 77 3883 77 77 8830 энэ утсаар холбогдож та орж ирээд 3 асуултанд хариулан ялгч болно. За хамгийн гол нь орж ирэхдээ радио онтроод орж ирэнгүүтээ нэрээ шууд асуултандаа хэлээд шууд асуултандаа хариулаарай. Эхний сонсогчоо бүгдээ авцгаая. 8865 байна уу? Өглөөний мэндийг бол байна уу? Зя өглөөний мэндээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Зя ийм асуултан дээр орж ирлээ. Инх болтоо ододтой бүжиглээ үзсэн үү? Үздэг үү? За ер нь үзсэн өмнөх үйлрлийн бол сайн үз. Энэ үйлрлийн сайн. Ододтой бүжиглээ 2025 оролцож байгаа бүжигчин алтан хөлгийн партнер нь хэн бэ? Цагаас. Дөрвөн хөлбөр үгүй. Алтан хөлөгчийн за эрэхтэн тий. За. Тийм. Инх маа, гүндэг маа, баяр цэцэг, сүндэрья. Цаг явж байна. За. Цаг дууссан. Гүндэг маа гэдэг шүү. Гүндэг маа. Үздэг юм биш үү? За дараагийн асуулт. Бүч Вилмор болон Сүни Вильямс нар гэртээ харж чадалгүй 9 сар болсон. Тэд ямар мэрэгжлийн хүмүүс вэ гэсэн байна. За би дөрвөн хувилбар үгүй. Хоёр гинэ. Бүч Вилмор. Бүч Вилмор, Сүни Вильямс. За мэрэгжлийн таан энэ хүмүүсийн алдартай хүмүүс юм шиг байна. Сэтгүүлч, тагнуулч, сансрын нисгэгч, цэрэг гэсэн байна. Цаг явсан. За мэдээ үздэг бол ер нь бол мэдэх ёстой юм байна. Харин би өчигдөр нэг видео үзсэн чинь 7 хоног явах гээд 9 сар болчиход энэ сансрын нисгэгчээр бууж ирлээ гэдэг. Тэр л юм байж үдээ тэгвэл. За таны хувилбар сансрын нисгэгч үү? За сансрын нисгэгч гэдэг. Воо, сансрын нисгэгч мөн байлгүй яхав те. Нөгөө 9 сар гэртээ хараагүй сансрын нисгэгч нар юм байна. Нэг далаа дээр буугаад тахсан. Йоо 7 хоног явна гэжээ тэгээд 9 сар тэгж байвал аимшигтай санагдаж байна. Ямар ч гэсэн их дэлхийдээ ирсэн сансрын нисгэгч нар байна. Дараагийн асуулт ялтын асуулт гэсэн. Хотын гудамж, дурсамж бүсгүй, зочин зэрэг нь ямар хамтлагийн дуунууд вэ гэсэн байна. За юу лээ? Зя. Цаг явж байна. Дурсамж би амар мэддэг дуу шиг санагдаад байна. Зя. Дуулах юм уу? Дурсамж бүсгүй. 3 2 За нөө Madness ахаа. Madness хамтлаг шүү дээ. Тэгэлгүй бах уу? Ялагчаар додорч байна. Баяр хүргэе. За баярлаа. Зя. Харамсалтай Madness хамтлагийн дуучин сайхан ах маань нас орсон гэсэн харамсалтай мэдээ байна. Тэгээд түн зориулж энэ асуултыг зохиолоо 8811 байна уу? Байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. За хинтээ холбогдсон бай. Алтаа. За өглөөний мэнд Алтаа. Ийм асуултан дээр орж ирлээ. Өгөөдөө хаан 1236 онд Европыг эзлэх аян дайнд их Монголын цэргийн их жанжингаар хэнийг залсан бэ гэсэн байна. Цаг явсан. Батхааныг. Батхан жанжингаар нь асууж байгаа те. За өдөртөгчээр нь бол Батхан явсан. Жанжинг нь. За би нэг авъя. Ямар ч гэсэн бас асуултанд бол. Яг урд өдөр наадах чинь тоо нэвтрүүлгийг үзээд гэр бүлээрээ бас нэлийн түүх ярилцаа сууж илээ яг. За Батхан мэдээж яг бол өдөрцөн. Гэхдээ их жанжингаар нь бол сүбэдэ залгдсан те. За дараагийн асуулт тэгвэл аль улс 2022 онд Мара Салватруча 18 дахь гудамж гих мэд гэмт хэргийн бүлэглэлүүдтэйгээ дайн зарлаад 84 мянган хүмүүсийг шоронд хориод байгаа юм байна. За энэ хүн амынх нь 2% гэсэн үг. 22 онд. 22 онд. За ердөө саяхан гэсэн үг. Ингээд хүн амынхаа 2%-ийг шоронд хийчихэд байгаа нэг улс байгаа юм байна. Энэ ямар улс вэ? За Мексик, Америк нэгдсэн улс, Эл Сальвадор, Колумб. Цаг явсан. За Эл Сальвадор юм болов? Эл Сальвадор мөн байлгүй яах вэ? Хүн багтай болохоор тийм. За өстой мундаг байна. Ялтын асуулт галт гэж аль аймгийн сум бэ? Галт гэж ганц сум байт юм байна. Аль аймгийн? Гүсгэл аймгийн галт сум гэж яригддаг. Гүсгэл аймгийн галт сум гэдгээ ялагчаар тодорч байна. За нэрээ дахиад нэг чангаар хэлээрэй. Алтаа яа өстой мундаг тодорч байна. За тавтаа морил шууд ялагчаар тодорч байна. Нэрмжид асуултаа явуулмаар хүн байна. Баяр хүргэе. Окей, баярлаа. За ялтчгүй Батхан гэж бас хариулж бас болно. 8611 байна уу? Өглөөний мэнд баянаа сайхан амарсан уу? Өглөөний мэндээ сайхан амарсан уу?
Хамарлаа. За ийм асуулт байна. Йемений баруун өмнөд мужийн тусгаарлагчдыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. За Йеменд байгаад байдаг хэсэг тусгаарлагчд байгаад байдаг тийм. За Хезболла, Хамас, Хүситүүд, Сүнитүүд гэсэн байна. Цаг явсан. Хамас биш байна. Холбогдсон баярлаа. За Хамас бол Газын зургт байдаг Палестинуудыг бас Хамас гэж нэрлэдэг байгаа. Йемений тухай асууж байгаа тийм. 91-5 байна уу? Өглөөний мэндэ. За Йемений баруун өмнөд мужийн тусгаарлагчдыг юу гэдэг вэ гэсэн байна. За Хамас гэдээ алдсан 3 хувилбар үлдсэн. Хезболла, Хүситүүд, Сүнитүүд. Цаг явсан. Сүнитүүд юм уу? Сүнитүүд биш юм байна. Холбогдсон баярлаа. За Иртигс байна уу? Өглөөний мэнд цагаан амарсан маркер. Өглөөний мэндэ сайхан амарсан. Сайхан амарсан уу? Хүситүүчүүдээ тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Дараагийн асуулт. Сабрина Карпентер гэж юугаар алдартай хүн бэ гэсэн байна. Сабрина Карпентер. Зя би 4 хувилбар өгье. Сабрина Карпентер гэж бол дуучин юм аа гэсэн байна. Сабрина Карпентер бол кино жүжигчин гэсэн байна. Сабрина Карпентер гэж алдартай модель загвар өмсөгч байдаг бол Сабрина Карпентер гэж ютубер эсвэл инфлюенсер юм байна. Цаг явсан. Сабрина нөгөө юу ямар канал дээр гарсан бэ нөгөө Сабрина гэж олон кино байдаг байх шүү те. Тийм нэртэй. За цаг киноных биш нэ холбогдсон байлаа. Зя дараагийн сонсогч 99-6. Байна уу? байна. За өглөөний мэнд тэнтэй холбогдсон бай. Өглөөний мэнд жагаа байна. За өглөөний мэнд жагаа. Ийм асуултан дээр бүгдээр явж байна. Сабрина Карпентер гэж юугаар алдартай хүн бэ гэсэн байна. За дуучин, загвар өмсөгч, ютубер, инфлюенсер гэсэн байна. Цаг явсан. Сайн нэг хариулт хэлсэн үгүй юу? Тэрийг нь хасчлаа. Тэр нь кино жүжигчин гэсэн те. Тийм үү. Ямар сонголт байгаа вэ? Дуучин, ютубер, загвар өмсөгч. 3 2 Загвар өмсөгч биш юм байна. За холбогдсон баярлаа. За манайхан комментараа зөв хариултуудыг явуулж байгаарай. Тэр хооронд би хамтран ажиллагчаа танилцуулнаа. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ био брендинг элэгний нухш мазаалаа буюу дахианы махтай гахаан утсан махтай гэсэн 2 төрөл шинээр худалдаанд гарснаар хамтран ажиллаж байна. За тэгэхээр хайртай хүмүүстэй хамгийн сайхныг нь сайныг нь гэсэн үрээтэй энэ ачир тагнас хамт олонны бүтээгдэхүүн байна. Үндэсний бахархал дамтнаар зарлагдсан мазаалайг хамгаалах үйлсд хувь нэмрээ оруулж борлуулсан бүтээгдэхүүн тус бүрээс 100 төгрөгийг мазаалаа хамгаалах хаянд хандивлана гэсэн байна. За био брендийн элэгний нухшин дахианы махтай гахаан утсан махтай гэсэн 2 төрөл шинээр худалдаанд гарсан. Өмнө нь бол ингийн ногоон сонгонтой, амт чинжүүтэй, халуун ногоотой, зүгийн болтой, цангис жимстэй, халапено гэсэн 7 төрөлтэй байжгаад ийхүү 9 төрөлтэй болж өргөжжээ. Гэр бүл нэмсэн байна. За био брендийн мазаалаа элэгний нухшин бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд тундах хөрөмжтэй байна. За яг тэгэхээр витамин А, кальц, төмөр зэрэг шимт хичээлээр баялаг. За энэ иймийн тул одоо дархлааг дэмжинэ. Хүүхэд мах идэхгүй байх тохиолдолд төмрийг хамгийн сайн орлох бүтээгдэхүүн бол илэг гэж явдаг. Тэгэхээр хоолны мах иддэггүй хэрнээ элэгний нух шиг зүгээр идээд байдаг хүүхдүүд олон байдгийг сануулъя. Магадгүй та махан дург байгаа гэвэл элэгний нух өгөөд үзэх хэрэгтэй. Тэр тусмаа био брендийн мазаалаа элэгний нух. За био брендийн гахаан утсан махтай элэгний нух нь утсан махан дуртай хэрэглэгчдэд зориулсан. За өөх тус бахтай энэ бүтээгдэхүүн тэжээллийг түргэн шингэдэг, төмрийн өндөр ах боломжтой төмөр болон олон уураг амин хүчтэй дагуулдаг тул сахарын хэмжээг тогтворжуулах, нойргүйдэл, цочрол, сэтгэл готрлын эсрэг үйлчилгээтэй. За мэдээж хэрэг одоо мэдрэлийн системд эргээр нөлөөлнө, витаминаар баялагтул мөн бас дархлаа дэмжинэ. Тэгэхээр очир тагнас бол 20 жилийн ойгоо ухтаж байгаа. Тэгэхээр очир тагнас дотоод хяналтын лаборатори нь үндэсний итгэмжлэлийн төвөөс одоо дотоод хяналтын лабораторийн итгэмжлэлийг хүлээн аваад байна. Энэхүү итгэмжлэлийг хүлээн авснаар очир тагнас нь дотоод хяналтын лабораторийн шинжилгээний хариу нь Монгол улс даяар стандартчлал итгэмжлэлийн тохирлын үнэлгээг бүрэн хангаж өөр бусад компаниудын бүтээгдэхүүн дээрч шинжилгээ хийх боломжтой гэсэн үг. Зята бүтээгдэхүүнийг худалдаж авмаар байвал
хаасаагүй зарагдаж байгаа. За мөн очиртойгоос өөрийн нэрийн барааны дэлгүүрээс нь худалдаж авч болно. Утсаар мэдээлэл авъя гэвэл 76 тэгтэг 75 30 гэсэн дугаар руу залгаарай. 76 тэгтэг 75 30. За очиртойгоос гээд аль бисний Facebook пэйж нэгээ та бүхэн ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад за мөн лайк дараарай. Баярлалаа. За та мэдхүү нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүгдээрээ Сабрина Карпентер гэдэг хүнийг хайж байна. Ямар мэргэжилтэй юм бэ? 9978 байна уу? өглөөний амар сайхан байна. Өглөөний мэндэ. За. Сабрина Карпентер гэж Сабрина дуучин мэргүй байх вэ? Алдартай сүүлийн үед хит болоод байгаа дуучин бол Сабрина Карпентер. За дараагийн асуулт ийм асуулт байна. Дуу хөгжим, бүжиг, жүжигийн нийлбэр дээр тогтдог Японы уламжлалт театрыг юу гэдэг вэ гэсэн байна? За дөрвөн хөлбөр хэлнэ. Наруто, Кабуки, Шогун, Харакири. Цаг явсан. Кабун. Кабун хоёр дахь нь. За хоёр дахь нь Кабуки гэсэн тэглэв ахав баяр хүргэе. За дараагийн асуулт ялтын асуулт юм байна. 3 сарын 17-нд болдог Гиген Патрикийн баярт оролцохын тулд та ямар өнгийн өмсгөл, хувцс өмсвөл зохилтой вэ гэсэн байна. За аимшигын дүрд хувирвал зохилтой, ногоон өнгийн хувцс өмсвөл зохилтой, хар өнгийн цагаан өнгийн гэсэн байна. Цаг явсан. Хар өнгийн гэдэг яач тийм үү? Хар өнгийн биш юм байна. Холбогдсон баярлаа. За баярлаа. За 3 сарын 17 болгон Гиген Патрикийн өдөр гэж дэлхийд даяар тэмдэглэдэг гээд дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр ярьж исэн. За Гиген Патрикийн өдөр бол нэгэн үндэстэнтэй холбоотой. Тэр үндэстний хэлцээж болно. Байна уу? Байна. Өдрийн намуу байна. Намуу өглөөний мэндэ. За сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За ийм асуултан дээр явж байна. 3 сарын 17-нд Гиген Патрикийн баяр гэж болдгийм байна. За энэ баярт оролцохын тулд та ямар хувцас өмсвөл зохилтой вэ гэсэн байна. Ногоон өнгийн их тэглгүй яах вэ? Баяр хүргэе. За Ирландуудын баяр гэж явдаг. Тэгэхээр Ирландчууд ногоон өнгийн чухалчилдаг. За нэгэн дуу сонсно бүгдээрээ. Ямар дууны эхлэл вэ гэдгийг таах нь ойлгомжтой те. За. Ийм эхлэлтэй дуу байна. Татарын бороо. Тэглгүй яах вэ? Баяр хүргэе. За ялтын асуултан дээр тулж ирж байна бүгдээрээ. За ийм асуулт байна. Уржиг дээр орчин цагийн зэвсэгт хүчин үүссний хэдэн жилийн ой болсон бэ? Цаг яс. Систем анцаараагүй юм шүү дээ. За нэг багцаагаар 104 мөрөөгөө тавьчих. Багцаа нэг онжинд. За баяр өргөе. Ялгчаар тодорч байна. За нам маань ялгчаараас тодорч байна. Ээлж ялтаавч байна. Баяр өргөе. За баярлалаа. За 104 жилийн ойгоо тэмдэглэсэн 1921 оны 3 сарын 18-нд орчин цагийн зэвсэгт хүчин үүссэн өдөр гэж явдаг. Тэгэхээр дараагийн сонсогчоо бүгдээрээ авцгаана. Дараагийн сонсогч за дараагийн асуулт бол эмэгтэйчүүд илүү тохирсон асуулт байна шүү. Байна уу? Танаа өглөөний мэнд мэргүй байна. Өглөөний мэндэ. За. За ийм асуулт байна. Balenciaga гэж юугаар алдартай брэнд вэ гэсэн байна. За. Balenciaga. За би дөрвөн хувилбар өгнө. Balenciaga бол гоо сайхны бүтээгдэхүүн гэсэн байна. За хувцас хэрэглэл, үнэт хэдлэл, үнэртэй бас. Цаг явсан. Хувцас хэрэглэл юм болов. Хувцас хэрэглэл гэдэггүй яах вэ? Баяр хүргэе. Дараагийн асуулт. Агуу физикч Эйнштейн 1879 оны энэ өдөр төрсөн бол 2018 оны энэ өдөр алдарт физикч Стивен Хокинг нас орсон байдаг юм байна. Энэ хэдэн сарын хэдэн бэ? Цаг явсан. Эхнийхээ нас мэдлэгийг хэлээд гэж. 1879 оны энэ өдөр Эйнштейн мэдлж ирсэн юм байна. 2018 оны энэ өдөр алдарт физикч Стивен Хокинг нас орсон. За, гон сарын хэлэх нь 3 2 сарын 20 холбогдсон баярлаа. За 3 сарын 20 бол биш юм байна. За энэ өнөөдөр Ньютон харин нас орж ирсэн юм байлээ. За 3 сард бол агуу том физикч болон физикчдийн төлөөлөл нэлээд төрж бас нас орж ирсэн тийм онцгой
өдрөд тохиодог юм байна. 99-8 байна уу? Байна өглөөний минь. Өглөөний мэндэ. За хинтээ холбогдсон байна. За мог яана. За өглөөний мэнд ийм асуултан дээр явж байна. Агуу физикч Эйнштейн 1879 оны энэ өдөр 3 сарын 14 пи тонн. 3 сарын 14 буюу пи тооны өдөр төрж за нөгөөднөөс насварсан байдгийн байна. Маш сонир тохиолдол шүү. Дараагийн асуулт. Ромын хамлам Йоан Паул 1996 онд биеийг өвдөж эмнэлэгт хүргэгдсэний дараа нэмэлт нэгэн эргэтэнтэйг олж мэдсэн юм байна. За тэрээр Бурхан нөөц эргэтэнтэй илгээдэг гэж мэдсэнгүү гэж хашгинж байсан юм байна. Ямар илүү эргэтэнтэй байсан бэ? 4 хөлбөр байна. Илэг, бөөр, зүрх, ходоод. Цаг явсан. За энэ дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхээр бас яригдчихсэн сэдв. Ромын хамлам байсан Йоан Паул нэгэн илүү эргэтэнтэй юм билээ. За тэр нь юу байсан бэ? 3 2 логикоор бөөр л гэж үзээдүү. Бөөр логик ашиглаж ялж гарч байна. За ёстой мундаг байна. Илүү бас жижиг бөөртэйс юм байлээ. Ялтын асуулт. 3 сарын 18-нд ямар хэвлэл мэдээллийн байгууллага руу цагдаа нар нэвтрэн орж тоног төхөөрөмжийг нь хураасан бэ? Цаг явсан. Норог ялагчаар тодорч байна. За баяр үргээ. Нэр нь хэмээлээ дахиад хэлээрэй. Моги. Дахиад Моги. За баяр үргээ нэрмжит асуултаа явуулаарай. За дараагийн сонсогч дугаараа нас сонсогч байна уу? Өглөөний мэндэ. За ийм асуулт. Энтхэгийн ерөнхий сайдыг хэн гэдэг вэ? Цаг яасан. Ерөнхий сайдыг хэн гэдэг вэ? Цаг тассан. юу? Асуулт яг эцлээрээ 3 2 Наремотив юу лээ? За ер нь овыг хэлчихэд л болно л та уг нь. 3 2 Наренда мотив юу? За наренда моди мөн шүү дээ. Бас нийтлэн толгомдчлаа те. За дараагийн асуулт Бэлэг улсын нийслэл юу вэ гэсэн байна? Цаг явсан. Бэлэг. Цаг яаж вэ? Брюссел тэгэлгүй яах вэ? За ялтын асуулт. Америк нэгдсэн улсад албан ёсоор оршин суух зөвшөөрлийн суглаагаар олгодог карт нь ямар өнгөтэй вэ? Цаг явсан. Ногоон карт гэдэг ялагчаар тодорч байна. Бэлгүн те. За ээлж ялтаа авч байна. Баяр үргээ. За баярлалаа. За би хамт дэмжин ажиллагчаа танилцуулна энэ хооронд. За манай та мэдхүү нэвтрүүлгийг эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн дэмжиж ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэж байна. Сүрээгийн эм тариа гадуур эмийн санд зардаггүй. Сүрээгийн эмийг гадуур зардаггүй. Заавал эмчийн заавраар хяналтанд доор уудаг. Сүрээ өвчний эмчилгээний хамгийн түгээмэл хэрэгэлдэг 4 төрлийн юм байдаг. Эдгээрийг тодорхой хугацаагаар биенжин тохируулж уулгадаг юм байна. Сүрээ өвчнийг устгах олон нийт удирдсан хяналтын тогтолцоог бэхжүүлэх төслөөс мэдээллийг хүргэлээ. Баярлалаа. Зя дэлхий та мэдхүү нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сонсогч 8861 байна уу? За өглөөний мэндэ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За 1845 онд Ирландд их үлсгэлэн болж исэн байна. Энэ үлсгэлэн юунаас болсон бэ гэсэн байна. За би 4 хувилбар өгнө. За энэ үлсгэлэн төмснөөс болсон гэсэн байна. За энэ үлсгэлэн үерээс болсон, дайнаас болсон. За тухайн үе жижиг баг мөстлөг болсон гэсэн байна. Цаг явсан. За алдартай үлсгэлэн болж исэн юм байна. Төмөр, дайн. Төмс, дайн, үер. За үер. За тэгээ баг мөслөг буюу их хүүтэрж исэн гэж бас тайлбарласан. 3 2 Төмснөөс болсон юм байна. Төмснөөс болсон. Тэгэлгүй яах вэ? Төмсүүд нь өвдөд ихэлсэн. Тэгээд их үлсгэлэн үнээс нь болж исэн юм байна. За төмс бол ирландчуудын хувьд их чухал одоо хүнсний ногоос юм байна те. За Майкл Жордан Чикаго Буллс ямар дугаарын өмсгөлтэй тоглож байсан бэ? Цаг явсан. 23. Ялтын асуулт. 1666 оны дахлын карантин хин гэдэг эрдэмтний хувьд том нээлтүүдийг хийсэн гайхамшигт жил байсан бэ гэсэн байна. За би 1666 он.
За. Галилей, Ньютон, Коперник, Эйнштейн цаг явсан. За яагаад миний дахиад нөгөө дөрөв хэлдэг. Галилей, Ньютон, Коперник, Эйнштейн. Цаг дууссан байна. Коперник биш юм байна. Холбогдсон байлаа. Баярлалаа. За их төглөө өгнө мөнхөд ах маань гэхдээ. Буруу юм байна. За. Бэнэ. Байна. Өглөөний мэндэ төмөр юм байна. Өглөөний мэнд. За 1666 оны Тахлын карантин хин гэдэг эрдэмтний хувьд том нээлтүүдийг хийсэн гайхамшигт жил байсан байна. За нэгэн эрдэмтний хувьд 1666 он гайхамшигт жил байсан юм байна. Галилей, Ньютон, Эйнштейн гэсэн 3 хувилбар үлдсэн байна. Цаг явсан. Исаак Ньютон юм байна да. Исаак Ньютон тэгэлгүй яах вэ? За яг карантиныг ашиглаад асар их бүтээлүүдийг тойрвсон гэж ярьдаг юм байна. За бүгдээрээ нэгэн дуу сонсно. Ямар хамтлаг вэ гэдгийг таах нь ойлгомжтой багтай. Ойлголоо. За би дуугаа багсгаад ингээд надад ирдэж төрөхгүй байна. Би сэтгэлдээ юуэ болохоор түүнийг хайрлах хүссэн. Надад ирдэж төрөхгүй байна. зя ийм хамтлаг байна. Хамтгийн нэрийг хэлэн цаг явсан. Чон юм болов? Чон хамтлаг байна. Тэглгүй яах вэ? Баяр хүргэе. Дараагийн асуулт. За сонгон гэж аль аймгийн сум бэ гэсэн байна. Цаг явсан. Завхан аймгийн сонгон сум. Завхан аймгийн сонгон сум. Ялтын асуулт. Дэлхийн шин 7 гайхамшигын нэг Петра хадан цоолбор байгууламж нь аль улсад байдаг вэ? Цаг явсан. Йордан. Вау! За. Ялгчаар додорч байна. Төмөр хүнтэй. Тэ дөрөв асуулт ярьчихлаа. О тийм үү? За. Дөрөвөр бусдаас илүүрхэж харж үзүүлж байна. Баяр хүргэе. Баярлалаа. Та бүхэн За. За төмөр хүн маань бас мундаг асуултуудад хариуллаа. За 8875 дараагийн сонсогч аавна. 8875 байна уу? Аваа зоглооны минь түбэ байна. За өглөөний минь түбэ. Ромын хаан Марк Аврели хаан ширээг өвлүүлсэн хүн муу өдөртөгч болж Ром уруудан дороотож байгаа тухай өгүүлдэг киноны нэр нь юу вэ? Цаг явсан. Окей. Ха? Яа. Авилбар байхгүй юу? Цезар, Спартак, Гладиатор, Трой гэсэн хөлбөр байна. Цаг туссан маань 3. Гладиатор. Гладиатор тэгэлгүй яах вэ? Марк Аврелигийн хүүгийн тухай өгүүлдэг. За ялтын асуулт, дараагийн асуулт. Евгений Пригожины үүсгэн байгуулсан хувийн байлдааны компанийг юу гэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Хөлбөр байгаа юу? Хөлбөр. За Пригожин гэдэг нэртэй юм байна. Бахмут, Вагнер, Warriors гэсэн 4 хөлбөр байна. Цаг дууссан. Вар. 3. Юу нэ? Warner. Warner гэдэг хөлбөр энд алга. Wagner Warriors гэсэн 2 хөлбөр байна. Тэр сүүлийнх нь тэгвэл. Warriors биш юм байна. Холбогдсон байлаа. За. 89-3 байна уу? Өглөөний минь автосгүй. Өглөөний мэндэ алтансах. За. Евгений Пригожины үүсгэн байгуулсан хувийн байлдааны компанийг юу гэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Вагнер гэдэг тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт. За Hot Topics-оор Hot Topics нэвтрүүлэг 9-10-аас эхэлдэг энэ нэвтрүүлгээр манай хөтлөгч Ари Монголын нэг тоглолт үзээгүй гэж олныг ангаалгасан юм байна. Энэ ямар тоглолт үзээгүй юм болоо? Цаг явсан. За энэ хошин маягийн асуулт байна. Hot Topics үздэг бол логикоор бас бодоод олох боломжтой. Ямар тоглолт үзээгүй бол энэ одоо ангаах бай хүмүүс. Би л ангаасан. За цаг дууссан байна. 3. За стопчихгүй байна. За холбогдсон баярлаа. За өдрөөсөө өнгөрүүлээрэй. За баярлаа. Дараагийн асуулт 9191. Тасарчлаа. Манай эфир үз 77 38 83 77 77 88 30. За Hot Topics сонсдог бол манай ааш муутай ари маань нэгэн одоо тоглолт үзээгүй гэж байгаа. Хүн болгоны очих хэвээр тоглолт үзэж болох гэсэн тоглолт юу байсан бэ гэдгийг. За манайхан зөв хариултуудыг бүгд л бичсэн байна. 8828 байна уу? Өглөөний минь мөхтөр сайн байна уу? За өглөөний минь дээ сайхан амарсан уу? Сайхан.
За, Hot Topics нэвтрүүлгээр хөтлөгч Ари Монголын ямар тоглолт үзэж байгаагүй гэж олныг ангаалгасан ба. Тэр тоглолтын би ч их үзэж байгаагүй. Оо тийм үү? Play time үзэж байгаагүй гэж олныг ангаалгасан байна. За, дараагийн асуулт. хажуугаар л явж. За, Украины зэвсэгт хүчин Оросын холбооны улсын нэвтэрч орсон мужийн нэр нь юу вэ гэсэн? Оросын Курск муж тэгэлгүй байх уу? Ялтын асуулт. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засгийн хэрэгжүүлж буй төсвийг танах бодлого ямар улс төрийн баримталд хамаарах вэ гэсэн байна. Оо, тэр наадах системийн мэддэггүй зүйл байна. За, би дөрвөн хувилбар өгье. За, энэ одоо баримтлаад байгаа бодлого нь төвийн гэсэн байна. Зүүнний, барууны, эдгээрийн аль нь ч бишээ гэсэн байна. Цаг явсан. За, сайн мэдхгүй маа. Түүнийгээл буудъя. За, зүүнний буудчлаа. За, ингэж хавраас унах гэж. Зүүнийхт л орохгүй маань. За, холбогдсон баярлаа. Баярлаа. За, баярлаа. За, энэ ч одоо төсөв танаад байгаа гэж байгаа. За, нэлээд их төсөв тансан үүнтэй холбоотой USAID гэдэг бас төсвүүд нь Монголд үйл ажиллагаа эхэлдэг. Төсвүүд нь бас танагдсан те. Зогссон байна. 94.1 байна уу? Маань өглөөний минь чимөр. Өглөөний мэндээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Янз ямарлаа. За сайхан сонсогдож байна. Ийм асуултан дээр явж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засгийн хэрэгжүүлж буй төсвийг танах бодлого ямар улс төрийн баримталд хамаарах вэ гэсэн байна. За зүүн гээд унсан. Төв, баруун, аль нь ч бишээ гэсэн байна. Цаг явсан. Барууны. Барууныхт орноо төсөв тань. За засгийн газрын төсвийг танживал барууныхт орож явах юм байна. За нэгэн ийм асуулт байна. Аян жалуутын тулаанд их Монголын цэргийг хэн удирдсан бэ гэсэн байна. Цаг явсан. Тийм тулаан. За аян жалуутын тулаан гэж хаана болж исэн болоо? Цаг туссан байна. 3 2 Овда авшай. Юу сажаач на. Нэг амцсангүй. За холбогдсон баярлаа. За энэ хооронд би хамтран ажиллагчаа танилцуулнаа. Мэдж байгаа хүмүүсийн хариултуудыг бичиж байгаарай. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ айл бүрд интернетийн хувьсэл ураатай high speed хамтран ажиллаж байна. За тэгэхээр зурагтнаас алахгүй 100 хоног урамшууллаа. Ийм урамшуул зарласан байна. Тэгээд яагаад ингэж одоо уриалж байгаа вэ гэдгийг тайлбарлаж өгье. 50% хөнгөлөлтөй буюу ердөө 20,000 төгрөгөөр өндөр хурдны 100 мегабитийн хурдтай хай бандл үйлчилгээний шинэ хэрэглэгч болох боломжтой. Ингэж болоод нэмээд 3 сарын турш хожуудын бүх шинэ киног шүү. Хожуудын бүх киног үн төлбөргүй үзэх боломжтой байна. Хэдэн ч удаа үзэж болно гэсэн байна. За ингээд одоо хожуудын бүх кинонуудыг үзээд 100 хоногийн турш зурагтнаас салахгүй байх нэ. За мөн high speed high band үйлчилгээний шинэ хэрэглэгчдээс дундаас нь одоо Dyson брендийн шал цэвэрлэгчтэй тоос оруулагч болон агаар цэвэршүүлэгч гэх хос бэлгийг бэлгийн эзнийг 3 хүнийг тодруулах нэ. За хамгийн хямдаар хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ инхүү санал болгож байна. High speed бол айл бүрд интернетийн хувьсгал одоо хувьсал авчрах зорилготой ийм үйлчилгээ нэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 76 9000 гэдэг дугаараас авна. За энэ 76 9000 гэдэг дугаарлал залгаад мөн бас захиалга өгөх боломжтой байна. За мэдээж хэрэг бас хаана орсон гарснаа одоо асуун танаа бас байранд орсон уугүй юу гэдэг бас гих мэт дэлгэрэнгүй мэдээлэл танд хэрэг болж магадгүй. Энэ болгонд 76 9000 гэдэг дугаар хэрэг болох нэ. За тэгэхээр 100 мегабит гэдэг бол одоо урд өмнө сонсогдож байгаагүй гайхамшигт өндөр хурд байна. Тэгэхээр интернетийн өндөр хурдтай байна гэдэг бол олон талын давуу талыг ялангуяа интернет одоо геймер хүмүүс ч юм уу кино их юм их татдаг интернетийг ихээр хэрэглэдэг хүмүүст бол гайхамшигтай боломж. За нэг одоо нэмэлт мэдээлэл өгөхөд хай бандл үйлчилгээ нь бас нэмэлт нэг онцлогтой зурагта 96 цаг ухрааж үзэх боломжтой тийм байна. За тэгэхээр 96 буюу 4 одоо энэ чинь хэдэн 4 хоногийн турш инхүү одоо ухрааж үзэх боломжтой movie box буюу кино гардаг суугийг хүртэл ухрааж үзэх боломжтой ийм гайхалтай бүтээгдэхүүн байна. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг би түрүүнсэн 76 9000 гэдэг дугаараас авна. Харин Facebook пэйж нь Sky Media гэдэг та хайх юм бол аль бисны Facebook пэйжийг лайк дараарай. Sky Tlimen гэж Цэгимэн гэж аль бисны вебсайт нь мөн бас байгаа. Манай та мэдхөө нэвтрүүлэгтээ айл бүрд интернетийн хувьсэл ураатай high speed хамтран ажиллаа баярлаа. За та мэдхөө нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүгд дараагийн сонсогч аав нь 9165 байна уу? Өглөөний минь Темка. Өглөөний минь дээ. За Темка ийм асуултанд бүгд явж байна.
Аян жалуутын тулаанд их Монголын цэргийг хэн удирдсан бэ? гэсэн байна. Цаг явсан. Хит буха. Хит буха. Уу хит бух. Аян жалуутын тийм одоо тулааныг удирдсан юм байна. Дараагийн асуулт Дон Кихот зохиолыг хэн бичсэн бэ? Цаг явсан. Дон Кихот. За Дон Кихот бол дэлхийн хамгийн анхны роман гэж явдаг бас юм зохиолтой. За энийг хэн бичсэн бэ? Хөлбөр уу? Хөлбөр байхгүй байна. За би одоо нэлээд амархан асуултад дуусаад хүнд асуултууд руу бас орж байна. 3 2 Цаамтгүй байна. За албагдсан байлаа. Өдрөөс хавцтай. Баярлаа. За Дон Кихот гэд алдартай Санчо Панчо гэдэг баха. Нэг илж хүнэл дагаад яваад идэг энэ алдартай зохиолол дэлхийн хамгийн анхны роман гэж явдаг юм байна. За энийг бичсэн алдарт Испани зохиолчийг хэн гэдэг үсэн бэ? 927 байна уу? Өглөөний мэнд дахиад нэрэлээрээ. Мишка. За Мишка би одоо хэдэн настай вэ? Дахиад асууж ин тэ. За уучлаарай. За Дон Кихот зохиолыг хэн бичсэн бэ? Цаг явсан. Мигель де Сервантес тэгэлгүй яхав. За дараагийн асуулт Хавайн арлуудын хамгийн их хүнтэй арал нь Хавай өөрөө биш бол энэ арлыг юу гэдэг вэ? Цаг явсан. Хөлбөр байхгүй. За эдгээр асуултуудыг хариулж өгвөл үнэхээр мундаг байна л гэсэн 3 юу төлөө Ёо, за ялтын асуулт. За бүр хүндэрсэн ингэсэн байна. 1905 онд Бурайд лам соён гэгэрүүлэгч Агвандорж шиевч гэдэг худам Монгол тод бичгүүдэд тулгуурлан зохиосон шинэ үсгийг юу гэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. За шинээр зохиож исэн тийм үсэг байдаг юм байна. За албагдсан баярлаа. За ийм бас сонирхолтой үсэг зохиож исэн байна. 9688. Бэнэ үү? Байна. За өглөөний мэнд хэн талбагдсан бэ? Өглөөний мэнд байна. Өглөөний мэндээ. За сайхан амарсан уу? За. 1905 онд Бурайд лам соён гэгэрүүлэгч Агвандорж гэдэг худам Монгол тод бичгүүдэд тулгуурлан зохиосон шинэ үсгийг юу гэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Вагиндра юу? Вагиндра. Оо. За За удвал цэцгийн одон гэж аль улсын төрийн хамгийн дээд шагнал вэ гэсэн байна. Цаг явсан. Удвал цэцэг гэдэг нь ямар цэцэг гэдэг вэ? Удвал цэцэг гэж одоо нэг тийм цэцэг байдаг юм байна. За англиар Chrysanthemum гэж нэрлэдэг болов. За удвал цэцгийг л шүтээд байдаг нэг улс байдаг бол та доо. Удвал цэцгийн одныг ер нь амьдтаа 7 хүн авч ирсэн гэсэн байна. 7 хүн авч ирсэн. Тийм. 3. За байж удвал 2 улсын нэр хэлэх нь 2 1. За амтсангуудээ тийм. өөрийн хамт бай. За амтсан байна. За албагдсан баярлаа. За удвал цэцгийн одон сүүлд нэг хүн хүч авсан юм шиг байна. 88 техник. Өглөөний мэнд ойрсон байна. Өглөөний мэндээ ойрсон сайхан амарсан уу? Сайхан амарсан. За оюусцээ. Манай галактикийг юу гэж нэрлэдэг юм болоо? Манай галактикийн нэр юу вэ? Цаг явж байна. Андромеда юм болов. Андромеда биш ээ. Андромеда ч манай хурш галактик юм байна. Бид нар өөрсдөө амьдарч байгаа галактикийг асууж байгаа. Холбогдсон баярлаа. Баярлаа. За. Андромеда бол яалтчгүй галактик мөн. За манай одоо галактикт хамгийн ойрхон байгаа галактик бол Андромеда. Гэтэ манай нарны аймгийн орж байгаа галактик бол биш юм байна. Өөр нэртэй 9598 байна уу? Байна уу? байна. За, өглөөний мэнд хинтэй холбогдсон бай? Намун байна. За, өглөөний мэндээ. Өглөөний мэнд. Ийм асуултан дээр бүгд явж байгаа. Удвал цэцгийн одон гэж аль улсын төрийн хамгийн дээд шагнал вэ гэсэн байна. Цаг явсан улсын нэр хэлнэ. Удвал цэцгийн одон гэж аль улсын хамгийн төрийн дээд шагнал вэ? Амьдтаа 7 хүн авч ирсэн гэдэг юм байна. 3.
За би илүү ойртуулъя 1860 оноос хойш үгжсэн гэх юм уу? 2 1 займцсангүйтэй. Мэдгүй юм байна. За холбогдсон баярлаа. За. За 1860 гэхээр ууг нь бол бас дөхөх ёстой байх тий. Сүүлийн сонсогч авцгаая 8926 байна уу? Баар. Өглөөний мэд. За өглөөний мэнд. Батөрд нь байна. За өглөөний мэндэ. Та 3 дахь хүн шууд хариулт авч болно. Удвал цэцгийн одон гэж аль улсын төрийн дээд хамгийн дээд шагнал вэ? Цаг явсан. Франц ч л байх гэж бодлоо. За Хариулт авах уу? Франц шүү. Тэгээ. За зөв хариулт нь бол Япон юм байна. За Японы Мэйжи ханаас уламжлалтай сүүлд Шинзо Абед нөхөж өгсөн гэж би буруу санааг бол өгсөн гэдг юм байна. За Орны одноос өөр юм байна шүү. За тэгэлгүй яах вэ? За дараагийн асуулт одоогийн ямар улсыг өмнө нь 1666 оноос өмнө Бичвана ланд гэж нэрлэж байсан бэ гэсэн байна. Бичвана ланд. Цаг явсан. Шри-Ланк биш юм байна. Холбогдсон байлаа. За Шри-Ланк бол биш юм байна. За энэхүү манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манайх та мэдхүү өнөөдрийн нэвтрүүлэг 7 ялагч 6 ялагчтай байна. Энх бол Алдаа, Намун, Мөги, Бэлгүн, Төмөрхүн гэсэн ялагчтай. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ био брендинг элэгний нухш Мазалаа буюу дахианы махтайгаар гахаан утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарснаар очир дагнас хамтран ажиллаа. За мөн айл бүрт интернетийн хувьсэл ураатай high speed хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. За 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа.